Сайн уу манайхан? Өнөөдөр бүгдээрээ 2006 онд гарч ирсэн Accepted гэдэг Enedmin киноны төвчлийг сонсноо. За тэгээд сургууль орч чадаагүй сайхангаар дураараа сургууль агуулад яаж чөглөж байгаа тухай гарах болохоор таад маань бичлэгээ дуустал нь үзээрэй. Киноны маань гол дүр Гейн Ohio мужийн улсын сургуулийн төгсөх ангийн сурагч. Мань хүн хичээлдээ сайн биш ч гэсэн сургуулийнхаа хамт олон дундаа нэр хүндтэй, хүн болгонтой л дажгүй харьцдаг нэгэн. Манай хүн үеийнхнийхаа хамгал хуурамч бичиг баримтуудыг хийж өгдгөөрөө бас алдартай. Яг нь Америк чинь тэгээд насан туршаагүй хүмүүсийг баар савнд оруулах байтугай аригтарч зардггүй болохоор манай хүнээр хуурамч иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх энэ төр хийлэгдэг байхгүй юу? Одоо хэдхэн сарын дараа манай хүн ахлах сургуулаа төгсөх гэж байгаа болохоор юмыг аж мэдхгүйгээд 8 их сургуульд өргөдөл гаргасан ч 7 татгалцсан хариу явуулжээ. Манай хүний сайн найз болох энэ залууг Дэрил гэдэг бөгөөд уул нь хөл бөмбөгийн баг тоглодог их л мундаг хүү байжээ. Бүр хөл бөмбөгөөрөө их сургуулийн тэтгэлэг хүртэл авсан байсан ч саяхан хөлөө хүнд бэртээснээс болоод нөгөө сургууль нь тэтгэлгээ цуцлаад орох сургуульгүй болсон ер нь л манай гейнтэй зовлон нэгтэй нэгэн. Харин энд бондгор нөхрийг Шермэн гэх ба харваас л хичээл номдоо сайн барийн нөхөр байгаа үстэй те. Шермэний аав өвөөгийнх нь аав хүртэл хотынхоо хамгийн нэр хүндтэй Harmony коллежийг төгссөн болохоор одоо Шермэн ч гэсэн энэ сургуульд орох гээд бэлтэж байгаа. Энэ хэдийг байн хуурамч үнэлэх хийж байгаад баригдах үедэ гэж их л санаан зовон байн хэлдэгч нөгөө хэд нь хэлсний тоохгүй. Тэгсэн сургуулийн захирал яг орж ирээд баригдгийн даваан дээр сүмийн найрал доонд бэлтэж байгаа юм шиг царайлаад өнгөрөх жишээний. Ийм л бүтггүй гарууд да. Гейний иргэн тойронд зөндөөл хүмүүс их сургуулийн урилга аваад бөөн баяр болж байгаа нь түүнд бас л дарамттайгаар тусч байх шиг. Тэгээд Шермэн хэлж байна. Ман ч нөгөө 8 сургууль руугаа явуулаад 7 татгалцсан хариу өгсөн. Одоо сүүлийн найдвар Ohio-гийн их сургууль л байна. Тэгээд намайг авахгүй бол найз нь угаасаа дуслаа. Сургуульгүй хоцорхно. Гэтэл сургуулийн үдэнд ангийнхаа шаргал үстэй хөөхөн охин Моникатой тарнаа. Моника удахгүй гэртээ үдшилэг хийх гэж байгаа болохоор Гейнийг ирж чадхуул гэж байна. Манай хүн ч хил ам нээдрээд бөөн баяр болсон ч чи ирээд манай өвсийг тэгшлээд өгөөч тэхүү гэж авд юм да. Манай Гейн ч Моника крашлтын болохоор өвс хадсан ч яах вэ? Яваад очил гэж авж байна. Даан чин Моникана нилээн биелэгж байлын сакс хүү амбартай үерхдэг. Гэртээ яваачтал шууд ирчиж. Шалгаа үзтэл Ohio-гийн их сургуулиас иржээ. Даан ч харамсалтай нь манай хүний сүүлийн найдвар Ohio-гийн их сургууль хүртэл Гейнийг илсүүлэхээс татгалцсан байв. За тэгээд гэрийнхандаа бүх сургууль өөрийг нь голсон гэдгийг хэл зүрхэлдэгвэ. Би ер нь энэ жил их сургуульд орохоо бэлдээм билүү? Угаасаа шаал мөнгөний гарц чиг санагдаад байна. Гэж жүжигтэл аав ээж хоёр нь их ууралж байна. Чи харин ч их сургуульд тэр тусмаа орох ёстой. Тэгжиж чи гайгүй ажил төрөлтэй болоод амьдралаа залгуулна штэ. Гэт эхлэх үед гарцаагүй байдалд орсон гээ энэ яалтчгүй үннээ хэлнэ. Хичээгээд явахгүй байгаа хүүгээ яалтаач үлээд. Аав нь бол бүр юу ч хэлсэнгүй. Урам нь их л хугарсан бололтой. Ингээд хэдэн 7 хоногийн дараа ахлах сургуулаа төгсөж, аав ээжүүд нь хүүхдүүдийнхаа төгсөлтийн арга хэмжээнд ирсэн байв. Ихэнх хүүхдүүд их сургуульдаа айл хэдийн тэнцсэн байхад мань Гейн Дэрил хоёр л муухай царайлцсан сууж байна. Тэгсэн эдний нөгөө ангийн Рори гэдэг охин бас сургуульд орч чадаагүй юм байна. Тэгтээ энэ охин бол нь хичээлдээ сайн ч зөвхөн Yale-ийн их сургуульд л өргөдөл өгөөд тэнцээгүй юм байна. За ямартай ч манай хоёрын зовлонг ойлгох хүн нэгээр нэмэгдлээ. Манай хүн ч эцсэндээ тэндээс гарахгаа явж итэл Шермэний аав тараад ялтчгүй яриан дунд оруулаад ирдیں۔ Шермэнийг Harmony их сургуульд орох гэж байгааг хэлж, "За чи ямар сургуульд орохоор болсон?" гэж асуухад Гейн ямар ч сургуульд тэнцээгүй тухай үннээ хэлэхэд тэр хэд бүгд л чимээгүй болж муу аав ээж хоёр нь урам нь хугарсан янзтай бие биерүүгээ харцгаахаас өөр юу ч хийж чадсангүй. Оройн гэртээ ирсэн ангийнхандаа хийсэн хуурамч үнэлгээ харж агаад нэг арга толгоонд нь ороод ирнэ. Хуурамч үнэлэх хийж чаддсан чинь хуурамч сургууль тэнцсэн загтал яагаад хийж болохгүй гэж тэр дөрөөл компьютер дээрээ суугаад Өмнөд Harmony технологийн коллеж гэж гарчиглаад өөртөө тэнцсэн загтал гаргаад авнаа. Энэ нэртэй сургууль уул нь байхгүй мэн л та. Маргааш нь хоёр найзаагаа дуудаж уулзаад аргагүй ихэнд ийм арга сэдснээ хэлэх ба Шермэнийг энэ хуурамч сургуульд зориулаад вебсайт хийж өгөхийг гуйдаг. Шермэж тэгээд мундаг юм уу баг цагийн дотор л бүрэн ажиллагаатай яг л жинхэнэ их сургуулийн шиг вебсайт хийждэг. Даанч хүсэлт явуулсан хүн болгонд тэнцсэн загтал явуулдаг функц оруулснаа анзаарсангүй. Ман дээрлж Гейнийг дуурайн өөртөө хуурамч загтал хийлгүүлнэ бас. За тэгээд сайхангаар шал худлаа өөрөө шуудангийнхаа айлг хэмжээнд хийснэ. Юун захиа вэ? Энтергээд жүжиглж гарна. Би энэ сургуульд тэнцсэн байна. Өмнөд Harmony технологийн коллеж. Гэхэд муу ээж нь бөөн баяр болох ч аав нь тийм сургууль байдаг гэж өмнө нь сонсчиж байгаагүй болохоор гайхсан янзтай байгаад байна. Тэгэхээр нь Гейн энэ сургууль ч алдарт Harmony их сургуулийн салбар сургууль байгаамаа.
Та сонирхч байвал вебсайт руу ороод үз. Энтергээд их додгор байна уу? За тэгээд манай хүн зөвлөгөө тэгшлээ байж итэл аав нэг л эвгүй царайлаад гарч ирэхийг хараад дотроо яа аав мэдчихэж байгаа юм бах та. Гэт айж байсан чи $10,000 чек өгөөд эхний жилийн төлбөрөө хийгээрэй гэж авд юм да. Тэгснээ бас болоогүй. Аав ээж нь гейнийг заавал сургууль дээр нь хүргэж өгнө гэд болдгоо. Тэгээд нөгөө хоёртойгоо уулзаад заав айц ганц өдөр түрээсэлчих сургууль шиг харагчаар газар чи юу илээ. Гэт яриа үжитэл мань Рори хэрвээ өөртөн ч гэсэн захидал хийгээд өгвөл тусалъя л гэж авж байна. Тэгээд Роригийн яриад байсан газар нь яваад очтол хаягдаад удаж байгаа галзуугийн имлэг байд юм да. Хаягдаад олон жил болж байгаа болохоор тоос шорон дарагдаад хамаг юм нь эвдэрч хэмхэрсэн байсан болохоор маргааш уулзаад үүдний хэсгүүд за бас бус өрөөнүүдийг бодож өнгөлөөд овоо сургууль шиг болгоодглоо. Даанч нойлн бүр хүн амир байсан тул тэр чигт нь хайдаг. Маргааш өдрийн Шерман алдарт Хармони их сургуулийнхаа эхний өдөр хичээлдээ суухаар очиж байгаа харагдана. Тэгсэн Хармони их сургуулийн оюутны зөвлөлийн дараагаар Моникагийн найз залуу Амбер ажилт юм байна. Амбер сургуулийн захирал хоёр яваандаа сургуулийн ашааг томсгох талаар ярилцаж манхидийн зас жанслаад байгаа галзуугийн эмнэлгийн газрыг худалдаж авах бодолтой байгаа юм байна. Тэгсэн аав ээжин залгаад захиралтай чинь заавал уулзна гэд байсан болохоор сургуультай хуурамч захирал түрээслэхээр шийдлээ. Ахлах сургуульд нь багшилж байгаа төгссөн математикийн багштайгаа уулзаад хэдэн төгрөг өгж нэг өдөр захирал болж жүжиглүүлэхээр тохирдог. Дээрэл Рори хоёр хамаг таньдаг найз нөхдөд цуглуулсан сургуулийнхаа дотор байранд ирж буй оюутнууд шиг жүжиглүүлэхээр бэлдсэн байлаа. Бүх юм окей болсны дараа Гейн аав ээжийнхээ хамтаар хуурамч сургуультай ирлээ. Аав ээж хоёр нь хөрхий хамаг юмыг барьсан дотор байранд нь оруулж өгж байгаа харагдах ба хүүгээ их сургуульд орсонд их л баяртай байгаа бололт инээмсэглсээр л явна. Тэгсэн ээж нь 0 орох гээд яг хаалгын онгойлгодгийн даваан дээр манай хүн болиулж амжлаа. Яг баригдах шахлаа шүү. Ингээд эцэст нь түрээсэлсэн захиралтайгаа аав ээжигээ уулзуултал нөгөөх нь ч гэж нөгөөх. Олигтойхон жүжиглчихгүй хараал юрэл урсгаад дэмэрж өгнө. Гэсэн ч түүний хэлсэн үг аавд нь гайгүй сэтгэл төрүүлсэн бололтой. Юу таж сэжгэлсэнгүү. За ингээд ямар нэгэн асуудалгүйгээр аав ээжигээ хуурч чадлаа. Тэгсэн дүүн ёстой айхтар. Бүгцүүл худлаа байгааг олоод мэдсэн байвал яах вэ? Тэгснэ генийг шантаажлаад сар бүр мөнгө авч явахаар болдог. Манай хүч аав ээж дүүгээ явуулчаад найзуудтайгаа тоглонгоо нэх олон юм бодоогүй ээжтэл хаалга нүдэд салдгүй. Яваад очтол сэтгцийн өвчтөй болов гэмээр залуу зогсож байх ба энэ эмнэлгийн өвчтөн байсан болов гэж бодтол Шерманы хийж өгсөн вебсайтн дээр бүртгүүлээд тэнцсэн урилга аваад ирсэн нь энэ байж. Мань хүнч сандран тим сургууль байхгүй гэж өчнөө тайлбарлах гэж оролцсон ч зөвхөн энэ залуу биш бүр хэдэн зуун залуус эдний сургуульд сурахаар ирсэн байна. Манай хэд ийм юм болно гэж төсөөлж байгаагүй болохоор бүр шок. Гейн тэр хүмүүс тайлбарлах гэж оролдооч нэмэр байсангүй. Бүгд л хамаг юма бариад иржээ. Шерман руу залгаад уцаахгүй байсан болохоор нь Хармони их сургууль дээр иртэл энд Моникото тарлаа. Моника бас энэ Хармони их сургуульд орсон бөгөөд манай хүнийг хаана орсныг асуугаад харна. Өмнөд Хармони технологийн коллеж Гэлав аялчлаа. Моника жоохон гайхаад тийм сургууль байдсан болов би дараа танаас сургуулийн кампус дээр очиж үзэж болох уу гэдэг харна. Тэгэл Гав аялчлаа. Энэ үед Шерман Хармони их сургуулийн оюутны зөвлөлд орсон зөвлөлийн гишүүдтэйгээ танилцах гээд үзсэн ч бүгд л Шерманийг тохурхан даажигнаад байна. Энэ үед гаднаас Гейн орж ирээд Шерманд болсон явдлын талаар хэлээд мань хоёр яаралтай хуурамч сургууль дээр ирлээ. Энэ үед тентгийн оюутнууд сургуулийн төлбөр гээд хэдэн сая доллартай тэнцэх хэмжээний шууд дүүрэн чек өгсөн байлаа. За ингээд манай хэд хоорондоо ярилцаж эхлэхэд тэр хэдийн зарим нь энэ бүхний үр дагавраас өгтлээ айж хахад зарим нь нэг тоосон юмгүй гайгүй байлгүй дээ гэсэн янзтай байна. Шерман Гейнд миний өгшөөн чи одоо над хүүхдүүддээ эртхэн үннийг хэлээд мөнгөний нөгөөд явуул. Тэгэхгүй бол дараа нь бүр том асуудалд орно шүү. Гэж хэлэхэд Гейн Шерманы хэлснээр энд ирсэн залууст үннээ хэлэхэр болдог. Тайзан дээр гараад яг үннээ хэлчихсэн ч тэнд сууж байгаа өчнөө залуусын итгэл найдвар тавьсан арцыг хараад бодол нь өөрчлөгдөн Өмнөд Хармони технологийн коллежид тавтаа морил гээд улам хөөргөд хайчнөө. За тэгээд ямар ч багшгүй хичээлгүй нөхдүүд хашаан доторх бассейныг усаар дүүргэж агаад асар том үдшилэг шахуун болоо явчлаа. За тэгээд яаж байнгын байдалтай байгаад ахав нэг том самбар гаргаад тэнд байгаа хүүхдүүдээс ямар хичээл үзмээр байна гэдгийг санал асуулга авч эхэлнэ. Гейн бүр сургуулийн хөтөлбөр боловсруулах гад жинхэнэ сургуулиудын лекц семинарт хүртэл сууж үздэг. Зарим нь хоол хийх хүсэлтэй бол зарим нь дизайнер эсвэл мужаан болмоор байгаа. Бүр оюун санаагаараа эд зүйл хөдлөхийг хүсдэг сайхан гарууччаас байгаа. Манай сургуульд байгаа цорын ганц багш. За багш гэжтэй багш байсан хүн болох хуурамч захирал маань Пив шимсэн шигээл хүүхдүүдэд лекц ордог боллоо. Эхэндээ нэг хүн багтаа байсан ч явандаа хүмүүс битүү лекцийн сонсдог боллоо.
Гейн эдгээр хүүхдүүдийг хүссэн мэрэгчлэрээ сайн суралцаасай гэж хүсэжсэн болохоор найзуудтайгаа ярилцаад сургалтын төлбөр өгсөн хүүхдүүдийн мөнгөөр тоогоочийн хэрэгслүүд ширээ сандал, оюутлын машин, мужааны хөрөөгээд хичээлд ашиглах олон зүйлс авч тавьдаг. Энд сурж байгаа оюутнууд яг л Гейн дээрэл Рори 3-тай адилхан зөндөө сургууль руу эсэх гэж оролцсон ч тэнцэж чадаагүй бусад сургуулиудад гологдсон ч энд эрх чөлөөгөө эдэлж хүссэн зүйлдээ сэтгэлээ гаргаж буй залуусыг хараад манай Гейн ч буруу зүйл хийснээ улам мартагнаж яг л жинхэнэ сургуулийн захирал мэтээр өөрийгөө мэдэрч эхэлж ийла. Тэгсэн нэг өдөр Моникагийн найз залуу Амбер гинэт түрээд ирж байна. Манай хүн ч мань нөхрийг сургууль руугаа оруулахгүй үүдэндээ бараг хашиж зогсож байгаад яах гэж ирсний асуутал манай Hermione College танай газрыг авах гэж байгаа. Энд уул нь хаягдсан эмнэлэг байх хэвээр доо. Та нар юу хүмүүс вэ? Гэд шалгаагаад ахаар нь манай хүн амийн дагуулж агаад эвтэйхэн явуулж дөнглөө. Энэ үед Hermione College-ийн байранд өвдөжлөг болж байх ба манай Sherman оюутны зөвлөлийнхөнтэйгөө гайгүй харьцаатай болчих санаатай хэлсэн болгоны л хийж байгаа харагдана. Бүр царай муутай цагаан өмсгөл өмсөд уух юм хүртэл тараагаа зогсож байна. Тэгсэн оюутны зөвлөлийнхэн залуус ирснэ. Уух юм руугаа шүлсэн аяснаа энийг уугаадах гэж доромжилж идэм да. Гейний Crash Monica найз залуутайгаа уулзах гээд өрөөлөв ортол доод ангийнхаа охинтой учир зүггүй үнсэлцэж байгааг нь хараад Моника журам нь хугаран тэндээс бушуухан гарч одлоо. Гэртээ эртэл Гейн Моника зориулаад зургийн цомог зургийн аппарат явуулсан байдیں۔ Моникаг зураг авах дуртай болохоор тэр шүү дээ. Хэдийн үнэтэй биш ч сэтгэл шингэсэн бэлгийг хараад Моникагийн сэтгэл хөдлөж Гейнтэй уулзахаар сургууль дээр нэрнэ. Тэгсэн өөрийнх нь сургуулаас шаал өөр ертөнц зогтож авнаа. Манай хүн ч Моникаг тосч аваад сургуулаа танилцуулж гарна. Тэгээд оюутнууд нь хэрхэн сургуулийн хөтөлбөрүүдэд өөрсдөө боловсруулдаг талаар хэлэхэд Моника ч бас зургийн хичээлд суралцмаар байгаагаа самбар дээр бичдэг. Өөрийнх нь сургуулаас бүр Тисондо орчинтой илүү чөлөөтэй хичээлийн хөтөлбөр эрх дураараа байгаа оюутнуудыг харсан Моникад Гейний сургууль үнэхээр таалагдж Hermioneос шилжээд танаа сургуульд орё л гэж авд юм да. Олон хүн мэддэг тусмаа л удахгүй баригдсан штэ. Одоо эртхэн дээрээ хүмүүст үннээ хэлвэл яасан бэ гэж Sherman-ыг хэлэхэд манай хүн юу үннээ хэлэх? Харин ч бүр боловсролын яам руу хүсэлт гаргаад сургуулаа албан ёсоор байгуулах санаатай байгаагаа хэлдэг. За тэгээд өнөө өрөө манай хэдийн сургуулийнхны танилцах үдшилэг болно. Угаасаа рок хөгжимчд DJ гээд баахан урлагийн гарууд энэ сурдгийн хэрэг юу ах вэ? Амар парти зохиож гинэ. Sherman Monica хоёр хүртэл хүрээд ирж. Зөвхөн энэ хоёр гэлтгүү эднийд галзуу парти болж буй сургаар Hermione оюутнууд хүртэл эдний парти руу хүрээд иржээ. Энэ үед ядж хахад Amber Hermione их сургуулийн босоо үлэн авалт зохиосон ч баг хөнгүү шахуу эл хөл байгаад байгаа шалтгаан нь өмнөд Hermione дээр амар парти зохион байгуулж байгаагаас болсныг мэдээд манай эдийн партин дээр хүрээд ирлээ. Тэгсэн энд баг playtime болоод байгаа мó ашин. Тайзан дээр Гейн гарцсан бүр дуулж хурдаад алж гинөө. Тэгээд Гейн Monica хоёр жоохон бүжгэлж агаад Гейн өөрийнхөө рүү танилцуулах бөгөөд энэ үед угаасаа орчин бүрдсэн байгааг хэлэхүү манай хоёр дунд ангид болж исэн хөгжилтэй дурсамжуудаа ярилцж ийснаа үнсэлцээл авч байна. Тэгсэн Sherman-аас Hermione-хан ирчиж буугаад ир гэсэн мессеж ирэхээр нь бууга очтол Monica харсан Amber уурлан чи эдний партин дээр үгснээ хийж байгаа гэд дайраад эхлэх үеэр Monica ч бас мөчөөгөө үгсэнгүү. Би Hermione-аас гараад эдний сургууль руу шилжих гэж байгаа гэж хэлээд Amber-ийн амийг таглаж орхино. За тэгээд өмнөд Hermione сайхан гарууд Amber болон түүний дагалдагчдыг шоунаас хөөгөөд явуулдаг. Маргааш өдөр нь Sherman-ыг нэг хөөрхөн охиноор өргөтөөд оюутны зөвлөлийн байран дээр аваад ирлээ. Тэгснээ чамайг оюутны зөвлөлийн хүндэт гишүүн болгоё гэж хошгоруулж агаад гар хүлээг нь хүлж агаад цөм зодоод өмнөд Hermione их сургуулийн талаарх бүх үннийг нь хэлүүлээд авдаг. Манай хэд цөм шоуучаад сургууль дээр шартаа авчижтэл эцэг эхчүүд нь хүрээд ирдэг байгаа. Amber эдгээр эцэг эхчүүдийг сургууль руу өрсөн тодорхой байлаа. Тэгснээ бүр цагдаа дагуулж ирээд өмнөд Hermione их сургууль гэж байхгүй. Энэ бүхэн тэр чигтээ заллин гэд манай хүний булааг дэлгэж орхиход тэнд байсан хүмүүс бүгд шок. Тэгээд зогсохгүй. Бусдыг хуурам мэхэлж зөвшөөрөлгүй сургууль байгуулсан гэд шүүхт өгнө гэж авна. Энэ бүхнийг сонссон эцэг эхчүүд тэр дундаа Гейний аав ээж хоёрч бүр сонсондоо ч тэгсэнгүү хуурцсандаа үнэхээр их урам нь хугардаг. Тэнд байгаа эцэг эхчүүд бүгд л хүүхдүүдээ аван явхад сургууль маань тэр чигтээ хоосорч үлдлээ. Худал хуурмаг хизээ нэгэн цагт яалтчгүй илэрх юм дөө тэгээд. Манай хүн ч ер нь бүх хүнийг хуурсандаа өөрийгөө буруутган яг бууж өгөх гэжэтэл Sherman түүнд урам өгч их сургууль байгуулахаар өгсөн хүсэлтээ шүүхтээр авч үзэхээр болсон тухай сайн мэдээ дуулгадаг. Хэрвээ манай хэд шүүхтээр энэ сургууль үнэхээр хүүхдүүдэд боловсрол олгож чадна гэдгээ нотолж чадвал их сургууль байгуулах эрхээ авч өмнөд Hermione College албан ёсоор сургууль болох боломжтой байлаа. Шүүхийн сонсгол болох өдөр манай оюутнууд бүгд л сургуулаа дэмжихээр эрцгээсэн байна.
Боловсролын яамныхаа асууж байна. Боловсролын байгууллага байхын тулд танах албан ёсны хөтөлбөр анги танхимтай байх ёстой. Танад байгаа юу? Гэхэд манай хүн үнэнээ л хэлж манад скейтбордын талбай, бассейн, галт тооны өрөө гээл ер нь байгаа. Гэтэл сургуулиуд хоолны газар номын сантай байдаг. Танад аль нь чалга? Гэх ба манай хэд сургуулийн хөтөлбөр гээд оюутнуудынхаа бичсэн самрыг оруулж ирэх үед юугаал оруулаад ирэвдэ гэсэн харцтай байна. Боловсролын байгууллагын хамгийн чухал зүйл болох багш танаад алга. Оюутнууд чинь тэгээд нэг нэгнээсээ сурах хэрэггүй. Гээд шүүмжлээд эхлэх үеэр манай хүн босон бүх хүмүүсийг хурсандаа уучлалт гуйхва. Хэдийн сургууль нь хурамж байсан ч суралцахыг хүсэж хичээж байсан оюутнуудын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй хэлээд өөрсдөд нь дахин нэг боломж олгохыг боловсролын яамныхнаас гуйна. Ингээд боловсролын яамныхан энэ бүх зүйлсийг хоорондоо ярилцаад манай хэдийн Өмнөд Хармони коллежийн хөтөлбөрийг нэг жилээр зөвшөөрөхөр болох ба хэрвээ энэ нэг жилийн хугацаанд оюутнууд нь суралгаа ахиулж чадсанаа баталвал албан ёсоор ирэх олгохоор болдог. Манай хэд ч бүр бөөн баяр. Харин Хармонихан бол боож өглөө бараг. За ингээд манай хэд хэн нэгнээс айж эмээхгүйгээр дахин сургуулаа албан ёсоор нээж залуус өөрсдөө хөгжүүлэх газартаа буцан ирж байгаагаар кино маань төгснө.